Газар тариалангийн чиглэлийн техник хэрэгслээр бол биднэрт туслаад 10 сая долларын бол хөнгөлөлтөө зээлийг олгож байсан. Бас 2009 онд 2 орны ерөнхий сайд бол Оросын холбооны улсад одоо бид нар бас айлчлаад тэнд 300 сая долларын хөнгөлөлтөө зээлийг техник хэрэгслийн одоо авах олгож энэний хүрээнд бол өнөөдөр бид газар тариалангийнхаа чиглэлийн техник хэрэгслийн 60% бол шинжилээд байгаа. Манай одоо газар тариалангийн чиглэлийн ихэнх одоо хувь нь бол Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн техник хэрэгслүүд байгаа маа гэдгийг хэлье. За цаашдаа бид бол саяхан 12 сард бол малын эрүүл мэндийн тухай хууль, малын генетик нөөцийн тухай хууль бол батлагдсан. Энэ хууль маань 6 сарын 1-ээс хэрэгжиж байгаа. Бид малын одоо эрүүл мэндийн талаар Оросын холбооны улстай хамтарч ажиллаж байгаа. Энэ бол манай олон боловсон хүчнүүд Оросын холбооны улсад бол боловсрол эзэмшсэн. Өнөөдөр аж ахуйн салбарын олон нэр төртэй одоо эрдэмтэд маань Оросын холбооны улсад боловсрол эзэмшсэн улсууд байгаа. Цаашдаа бид мал эрүүлжүүлэх талаар хамтарч ажиллаж Монголд үйлдвэрлэхгүй байгаа вакцинуудыг ялангуяа шүлхийн вакциныг бол Оросын холбооны улсаас нийлүүлээд эхэлж байгаа. 2 үе шаттайгаар бас хүмүүнлэгийн эмч тусламж өгсөн. Малын эрүүл бол хүн эрүүл, мал эрүүл болох юм бол малын одоо бүтээгдэхүүнийг бол гадагшаа гарах бүрэн боломж байгаа учраас малын эрүүл мэндийн чиглэлээр Оросын холбооны улстай хамтарч ажиллана гэдгийг хоёрт бол өвлөн зөвшөөрөөд энэ ажил маань эхэлсэн явж байгаа.